Сонсогчдоо Арангуулаг айлтгах Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн би нэвтрүүлэгтээ MCS группийн захирлуудын зөвлөлийн дарга од жаргалыг урьлаа. Тэгэхдээ би таны ярилцлага та урихын өмнө за жилдээ нэг ганц удаа ярилцлага өгдөг хүн юм уу та? Та ер нь янз бүрийн одоо танай компанитай холбоотой сайн муу сар сайхан олон л мэдээ гарах юм. Тэр болгон тайлбар өгöd ах шаардлагагүй цаг хугацааны дараа харагдана гэдэг хүн юм уу? Эсвэл тэгээ одоо манай компани ингээд бизнес эхлээд бараг 20 гаруй жил болчлоо. Тэгээ энэ хугацаанд мэдээж бид ч одоо хуучин социалист нийгэмд амьдарчээс усууд капитализм нийгэм буюу одоо хувийн эзлэлтээр үндэслэн юм эдийн засгийг сонгоод арчил болоод 20 гаруй жил болж байна. Тэгээ энэ хугацаанд мэдээж бид нэр бүгдээрээ нийгмээрээ суралцж байна гэж бодож байгаа. Улс төрчин ч одоо хувийн эзлэх иргэн хүн ч гэсэн одоо арчил юм чинь янз янзын одоо үзэл бодол аливаа асуудлыг өөрөөрөө л хардаг баг. Тэгээ энэ утгаараа тэр шүүмжлэл одоо санаатай санааг одоо янз бүрийн шүлтүүд байдаг баг. Бидний хувьд бол яг ямар ч гэсэн урдах ажлаа хийгээд нэг талаасаа нөгөө талаасаа үнэхээр бас улсын ачаа нүүр одоо суусан хариуцлагатай олон эд бүтцийн болон хөрөнгө оруулалт шаардсан техник технологи шаардсан иймэрхүү одоо олон төслийг бас чадхтахаараа хийгээд ингэж бид нар одоо улс орныхоо хөгжил хувь нэмрээ оруулнаа. Ингэж олон хүн бас ажилтай амжилттай залганаа гэж одоо өөртөө тэмүүлэл одоо нэг их завгүй ажилдаг. Энэгүй хажуугаар одоо тэр болгонд одоо бид нар хэвлэл рүү гараад одоо шүүмжил аливаа гүтгэдэг ч гэдэг юм уу асуудал тэр болгонд одоо ингээд оролцоо тайлбар хийгээд одоо маргалдаад яваад байх завч байдгүй. Би хэрэгч байхгүй гэж боддог. Явандаа бол яг өөрөө ч хэлж байгаа нөгөө үнэн мөннийг тэгээд явандаа цаг хугацаа харуулнаа л гэж боддог. Яг тэгвэл энэ чинь урд өмнө байгаагүй асар хурцтай эдийн засаг одоо хөгжсөн шүү дээ. Ялангуяа сүүлийн одоо 10 оноос хойш. Тэгээ энэ хугацаанд чинь одоо уул уурхайг эрс тойрсон хэрүүл одоо төрөл бүрийн л одоо маргаан төмөр зам ингээл боллоо. Тэгээ би нь бол өөрөө бас одоо яг ус хөгжиж яахын түүх процесс бас болдгол процесс баг гэж боддгийг. Ухаандаа дөнгөж 20 жил болж байгаа өөрөө баг тийм их биш хугацаа баг. Одоо Монгол улс үнэхээр 3 сая хүн цөмөөрөө одоо сайхан амьдрах, эрүүл амьдрах тийм орчин бусад хөгжчихсэн орн орч шиг одоо Швейцар гэдэг юм уу, Сингапур гэдэг юм уу тийм төвшөнд хүрэхэд бас тодорхой хугацаа хэрэгтэй баг. Тэгээ бид энүүгээр одоо тойрохгүй давж одоо дайраад өнгөрнөгдөн шүү дээ. Тийм болов л гэж одоо бид өөрсдөө бас тайвшруулдаг. Энэ компани 5 толгойн төсөлд орцсон бол одоо 5 толгойд хөрөнгө оруулах нэрийдлэр өрөө даруулах гэж ээжээ. Одоо энийг одоо улсын их хурл сэргийлж чадлаа шүү дээ гэсэн мэдээлэл хийгдсэн. Энэ дээр таны тайлбарыг сонсомоор байна. Энд бол одоо их тийм буруу ойлголт, ташаа ойлголт явж ийл гэж бодож байгаа. Яг тэгвэл ер нь сүүлийн үед ингээд одоо маргалдаад байгаа гэж хэлэх юм уу, тавталгааг тойрсон энд бол яг хөө зүгээр компаниг MMC буюу Energy Resource-ийн нэрийг одоо санаатай санаагүй нааж одог гэдэг юм уу да холж л да. Уг нь бол би бол бид нар бол юу гэж үзэж байгаа тэгэхээр бол энэ бол яг тавталгаа төсөл одоо хөтлөх юм уу, өдний явуулах юм уу гуйлуу судлах. Нөгөө талаасаа үнэхээр зах зээл бол одоо жил хагасан юм тэр тавталгааны тэн дээр яж явах үеэс өнөөдөр бараг 20-30% унтсан байна. Нүүрсний зах зээл. Дэлхийд даяараа ерөөсөө яаж нүүрснээс холдох уу, нүүрсний хөрөнгө оруулалтаас гарах уу гэж одоо бүх хөрөнгө оруулагч нүүрсний бүх том компаниуд одоо тийм л одоо дүрс зөрхтэй болж шít. Тэгэхээр манай Energy Resource компаниуд одоо үнэхээр 2010 оноос хойш одоо хөрөнгө оруулалт тэгээд бид нар яг хов хоосон говь газарт бол үнэхээр бас юм ажил төрлийн зохицлоор барьсан. Бидний одоо харж байгаа бол яг үндэ Эрдэнэтийн өвдрөөс дараах том төсөл гэж бодож байгаа. Яг тэгвэл үнэхээр тэнд ямар ч дэвц байхгүй байсан газар одоо бид нар хов хоосон газарт үнэхээр хувийн хвшил өөрсдөө эрсдлээ өрөөд олон улсын хөрөнгийн биржээс мөнгө усгоод тэгээд тэнд одоо үнэхээр баяжуулах үйлдвэр цахилгаан стан за усны байгууллага за энийг зөндөө ярьсан шүү дээ. Тэгэл одоо сургууль цэцэрлэг бид нар одоо ажлын орон сууц гэдэг юм бол энд одоо бид нар яагаад энийг хийсэн гэхээр үнэхээр бид нар бас одоо Монгол улс одоо хөгжил 3 сая хүн чинь бид нар зөмөрөө яаж олон залуучуудыг одоо ажилтай болгох вэ? Дээрээс нь одоо яаж бид нар эдийн засгт дөрвтэй хувь нэмэр оруулах юм бэ? Тэрний үгс өгөхөд юугаар явах вэ гэхээр нүүрсний экспорт. Экспорт хийнэ гэдэг бол доллар орж ижээж энэ эдийн засгт илүү одоо хувь хүний болон бүх улсын төсөв бүгд л одоо тэлэн шүү дээ. Тэр утгаараа бид нар улсад ямар нэгэн одоо эрсдэл үүрүүлэхгүйгээр хөрөнгөний биржээс мөнгө усгаад энэ хөрөнгө оруулалтыг хийсэн. За энэний дараа одоо танай тавталгааны тендертэй холбоотой асуудал дээр бол 2014 оны одоо 100 засгийн газар төрийн бодлогоор одоо энэ тавталгааг ордыг бас хөгжүүлэхэд оператор буюу одоо
хөрөнгө оруулагч гадаад дотоодын хөрвүүлэгчийг сонгон шалгуулна гэж тендер зарласан. Тэр чинь нэг өмнө нэг эдийн засгийг идэвхжүүлэх мөлөх гэсэн бас нэг тодорхой цохны бодлого идэвхжүүлэх улсын хурлын мэлгийн хэд хэдэн тогтоол гарсан юм билээ шүү дээ. Тэгээд засгийн газар 14 онд одоо Алтан ерөнхий сайдын үйдэх тэр үчин тендер зарласан байдгийг. За тэнд одоо 51% үндэсний компани тэгээ гадаад дотоодын хөрөнгө оруулагч одоо хамтарсан ийм компаниг тендер шалгаруулж байна гэсэн. Тэгээ 14 оны эцсээр бид нар бол одоо манай компани бид нар өөртөө ч бас гэсэн биш. Энэ чинь яг одоо Sumitomo Японы Шинхуа хятадын хоёр компани манайхыг хамтарч орё гэж бид нар сонгоод биднийг сонгосон юм шүү дээ. Тэгээ бид нар хамтраад одоо тендер санал өгсөн. За ингээд одоо энэ санал ямар одоо байсаг тухайн төр засгийн бодлогын дагуу бид тендер санал өгсөн. Энийг дараа нь шийдсэн үү шийдээгүй гэдгийг бол одоо яг өвчнөө маргаа явсан учраас бид нуршаад яхав. Энийг бол төр засаг нэг цаашаа шийдэхгүй төр засаг шийтгэл асуудал. Тэгэхээр компанийн хувьд бол өнөөдөр одоо ингээл ингэсэн байсан бол MMCR гэж одоо цохож ярих нь их би буруу байхаа л гэж бодож байгаа. Яг бол энд бол нэгдүгээрт эн чинь өөрөө тендер нь өөрөө одоо юу шүү дээ их энгийн үгээр зөөрдөж хэлвэл төрийн өмчтнийг орон сууцыг өнөөдөр түрээсэлж шүү дээ. Нэг хүн хурж ирээд түрээслээ. За түрээсэлсэн хүн нь дампуурчвал хөвөл гаргачихна үстэй. Тэгээ тэр хүн чинь дампуурчлал тэр төрийн өмч орон сууцыг аваа явчихгүй үстэй. Яг л ийм шүү дээ. Томдлогоо ордон төрд байгаа байхгүй. Тэгээд за хувийн буюу гадаадын уул уурхай туршлагатай компани хурж ирээ та нар энийг оператор буюу одоо түрээсийн гэрээр ажилуулаад гэсэн тендер шүү дээ. Тэгэхээр ялцсан байсан компани нь MMC нь байна уу, Шинхуа нь байна уу, Sumitomo байна уу, өнөөдөр дампуурсан бол томдлогоо галчих байжээ гэж ярил ерөөсөө маш буруу ойлголт. Тийм байхгүй. Ерөөсөө энэ бол тэвэр түрээсийн буюу хөрөнгө оруулалт хийгээд ажилуулад байгаа. Орд нь бол 100% төрдөө үлдэх юм л тендер байсан шүү дээ. Энэ таны нэг ярьцлага дотор нэг юм өгүүлбэр байлээ л дээ. Нүрсний үнийн уналтаас үүдэлтэй одоо энэ ер нь эдийн засгийн хямралын талаар ярьж байхдаа за яг хаа энд бол биднээс хамаарахгүй зүйл байна гэж хэлсэн байгаа байхгүй юу? За биднээс хамаарахгүй зүйлийн тухай яриад яах вэ? Тэргүй дэлхийн зах зээлийн үн, дэлхийн ертөнцөөрөө нүүрснээс холдох гэж байгаа аргын тухай таас сайн дурдчихлаа. Биднээс хамаарсан зүйл гэдэг дотор та юу багтааж байна? Өнөөдрийн бие биенээ ойлголцохгүй одоо өөрөөр хэлэх юм бол янз бүрийн мэдээлэл цацагтаад байгаа. Энэ цаанаа бол хүмүүсийн хоорондын харьцааны асуудал болж үлдээд байна л да. Энэ биднээс хамаарч байгаа асуудал дотор та энийг хийх үү? Яг мөн л дөө. Одоо яг монголчууд дотроо ингээд одоо маргалдана гэдэг юм уу одоо үзэл бодол зөрчилдөнө гэдэг юм уу ингээд одоо санал нэг чадахгүй шийдэж чадахгүй шүү дээ. Энэс л болоод одоо хохирч байгаа хэн хохирч байгаа асуудал. Энэс болоод монголчууд бид өөрсдөө л хохирч байгаа. Энд одоо өшөө хамааралтай гэж асууж байгаа төмөр замын асуудал. Үнэхээр бид нар одоо 2008 онд анх лиценз авсан шүү дээ. Тэгэхээр тэр үеийн МАК, Болд Euro, манайх 3 энержи ресурс 3 төмөр зам барих лиценз авсан байхгүй. Тэгээ бид нар тэр чинь төмөр зам чинь хувийн хвшил улсаас нэгтгүүлж гаргахгүйгээр мөнгө босгоод гадаад дотоодын хөрөнгийн бирж, бонд одоо хоёр ч удаа бид нар мөнгөний босгосон юм да. Тэгээ тэр чинь Азийн хөгжлийн банк 2 жил бүр бид нар ажилласан энийг санхүүжүүлээгээд. Тэгээ ер нь бол санхүүжил босоод ажиллаа эхэлсэн явж исэн. За тэгээд та бүгд мэдчихэдгүй одоо маргаан одоо явсан. Одоо энийг одоо байхсгүй уушаа за өөрөө хийнэ. За эхлээд яг тий төр өөрөө хийнэ гэсэн дээрээс нь ер нь Оросоор тойруулж тэгсэн. За сүүлдээ андон билүү. Нөгөө бүр зүүн одоо дорндор цаашаа зөөх ёстой гэсэн. За яг үгээд тэр бол төрийн одоо олон хөлбрүүд. Тэгээ төр өөрөө хийнэ. За бид нар бол одоо төрийн бодлогыг даах ёстой юм чинь. Тэгээд үнэхээр төрийн нэг жагаал. Тэгээ бид нар хийсэн ажил гаргасан хөрөнгө бүх юм одоо бүртгүүлээд тайлагнаад хүлээлгээд өгсөн. Хэрэг одоо үнэхээр одоо тэгээд бид нар одоо төр төрөд барина гээгүүд үргэлжлүүлээ явуулсан бол орчихсон байх байсан. Бариад дуусчихсан байх байсан. Одоо өнөөдөр яг энэ хандгаат одоо Сэлэг аймаг төмөр зам ашиглалтанд орж шít. Монголын үндэсний компаниуд өөрсдөө хийгээд мөнгө босгож чадчих. Яг л энэ шиг бид төмөр зам ашиглалтанд оруулаад болчих байсан юм. Хэрэг төмөр зам орчихсон байсан бол өнөөдрийн энэ манай нүүрсний экспорт өөр байх байсан. Ялангуяа тавлагын бүлэг орд төрийн болон хувийн хвшлийн бидний одоо та төмөр зам гэж хэлж байгаа боловч за энэ бол яг бид нэрээ ойлголцохгүй бас нэг юмнаас болж байгаа ч гэхдээ төмөр зам гэж байгаа. Төмөр зам чинь бас л тиймнээс болцсон юм шүү дээ. Яг бидээс монголчуудаас өөрсдөөс нь хамаарад бид нар одоо алдагдсан боломжоо алдаж ийн хүү тэр бол одоо яхацаагүй л мөн л дөө. Тэр утгаар тэр төмөр замыг өгсөн юун дээр би бас нэг тоо харж ирсэн юм а. Одоо надад бол тоо налга. Тэгтээ ямар ч гэсэн төр төлөөлгөд өгсөн гэ та дурдлаа шүү дээ сая. Тэгтээ бараг л худлаа тайлан тооцоо өгөөд төрөөс их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэдэг яриад идэг. Энийг би ерөөсөө
танаас л авах хэрэгтэй хариулт гэж бодож байна. Энэ дэр та юу? Энийг манай хуулийнхын ч бас гүйцэтгэл дээр удирдлага бас төрөө одоо өгсөн байгаа байлаа. Нэгдүгээр бол энд юм. Нэгдүгээр төр авахдаа одоо бүхэл яамдуудыг оролцсон одоо хичнээн ямч байлаа. Одоо бүгд комисс гараад хүлээлгэж аваад гар үсгээ зураад хүлээгээд авцсан. Тэгвэл бол одоо шалгаад хичнээн мөнгө юун зарсан гэдэг нь бүгд мэдж байгаа. Нөгөө талаасаа манайх паблик компани буюу хөрөнгөний зах зээл дээр байгаа нээлттэй компани одоо бидний шилэн гэж яриад байгаа шүү дээ. Бүх юм шилэн шүү дээ. Тэгэхээр бүх юм чинь нээлттэй учраас тэнд бол олон сая хувьцаа эзэмштэй одоо үндэсний компани одоо дамгаалсан MMC гэж компаниг яриад байгаа шүү дээ. Энд бид нар хичнээн төмөр замд хичнээн төгрөг зарав, хичнээн одоо цэн цар гэдэг бүгдийн тайлагнаад шалгадаг тийм одоо журамтай. Тэнд одоо аудитын компаниуд нь үзэн хичнээн тэгээд энд бол ямар нэгэн төгрөгийг буруу зөв бичих одоо мэхлэх тийм ерөөсөө байвч одоо хийчихсэн чадхааргүй байхгүй. Дүрм журам. Тийм учраас энэ зүгээр л одоо бүтгэлэг гэх юм уу бас л одоо харлуулах гэсэн тиймэрхүү өвөөг бас л байна. Та ер нь ярилцлагатай үгүй яг цөөхөн ярилцлага өгсөн билээ. Одоо тэгээд ингээл шамшигдуулсан байж магадгүй эсвэл өрөө дарах гэжсэн байж магадгүй гэл ингээд ах. Ер нь өрнийхөө хэмжээг та хэлж болох уу? Би шилэн гэж хэлсэн болохоор ч асууж байна л да. Энэ нээлттэй шүү дээ. Одоо манай одоо зээл. Одоо яг өөр гэж хэлж болно. Энд чи одоо бүх л уулуурхайн компаниуд бүгд зээл авч явдаг. Ер нь зөвхөн уулуурхайч биш. Их бага хэмжээндээ л янз янз. За өнөөдөр ингээд дэлхийн нүүрсний үн одоо төмөрийн хөдрөөнд бүгд л унж шүү дээ. 3-4 жил дараалал унж байна. За энэ хугацаанд нөгөө зээл авсан компаниуд чинь зээлээ хугацаанд төлж чадахгүй яа. Тэгээд одоо зээлээ одоо хойшлуулах хэлцээр бүгд хийж байгаа. Тэр утгаараа манайх одоо 12 онд босгосон 600 сая долларын бонд шүү дээ. Одоо манай Чингис бонд, засгийн газрын бондууд чинь дараа нь гарсан баха. 600 сая долларын бонд босгоод бид нар үнэхээр одоо өмнөний говьд энд эцсийн Монголдо шингээсэн. Одоо эний цаа үнэхээр одоо олон компаниуд ажилттай болсон, олон одоо улуурхайн хөрөнгө болт бий болсон. За энийг бид нар төлөх ёстой төлөх ёстой. Энийг бол одоо өгж байгаа мөнгө өгж байгаа усуд юу гэж харж байна гэхээр за одоо 17 төлөх ёстой. Гэхдээ бид нар ойлгож байна. Одоо төлөх хэцүү яагаад та нараас болоогүй. Одоо таанаас болоогүй гэдэг нөгөө нүүрсийн зах зээл унсна хэсгээ хэлж байхгүй юу. Тэгээ та нар бол за үнэхээр бас одоо хариуцлагатай сайн компани. Одоо менж сайтай, худлаа хэлдэг. Ерөнхийдөө бид сунгая гэдэг юм хэлцээр эхэлсэн. Тэр чинь бол одоо юу гэж нэхэр бол бидэрт итгэж байна. Тэгээ тэр одоо зах зээл сэргээд буцаад явал яванд энийг буцаад төлчих учраас одоо ямар нөхцлөөр яаж зээлээ сунгах уу гэдэг л хэлцээр явж байгаа. Тийм учраас яг өнөөдөр дампуурах гэж байна гин одоо өрөндөө тавлага тавиах учраас яг энэ бол одоо их тийм буруу ташаа ойлголтууд. Ер нь бол зөвхөн манайх ч биш одоо хэвлэлээр бүгд л явж байгаа шүү дээ. За нөгөө одоо дэлхийн хамгийн том байсан Peabody бол манайхаас бүр хэцүү байдал байна. Босод одоо Индонезийн болон Хятадын болон Австралийн бүхэл уулуурхай ялангуяа нүүрс төмрийн хөдрийн компаниуд бол өнөөдөр одоо зээлийн нөө хэлцээ бүтцээ өөрчлөнө гэж ярьдаг. Тийм бүгд тийм хэлцээр хийгээл явж байгаа. Тэгэхээр бол манай өөр буюу зээл нээлттэй. Энэ бол одоо үнэхээр хөрөнгө болоод Монголын эдийн засаг шингэжсэн байж байгаа үн цэнтэй хөрөнгө. Тэгэхээр ч одоо шууд одоо дампуурна гэдгийг бол яг нөгөө дефолт гэдээ бид нэг зарласан тэрийг л буруу ойлгоод байгаа юм билээ л. Дефолт гэдэг бол одоо малчин хүн одоо хаан банкнаас зээл аваад за би сарын эхний 5-нд хүүгийн төлөх ёстой байсан бол би тэр өдрөө төлж байгааг бол дефолт л гэдэг байхгүй. Тэрийг л одоо өнөөдөр дампууртай одоо адилхаж үзнэ үү хугацаанд хүүгээ төлж чадахгүй одоо тэрийг л хэлдэг юм. Тэрийг л жоохон яг мэдээж амаргүй байгаа. Тэр хөрөнгө оруулагчид маань бидэнд мөнгө өгсөн улсууд маань ойлгож ийнгээ та ярьж штэ. Гэтэ таны бас нэг ярилцлаган дээр ингэж үйл л хөрөнгө оруулагчид за энэ том төсөлд чинь энд чинь бид нар хөрөнгө оруулаа гэд нэг хэлнэ. Нэг оролтно, хоёр оролтно, гурав дахь оролдохгүй. Ингээд тэднийг эргэж ирэх хүртэл асар их цаг хугацаа алдна гэсэн. Одоо бид нар тэр цаг хугацаа эрхийг хүлээхтэй ирээд тулчруу. Яг одоо хөрөнгө оруулагч нэг л одоо хоёр юм харж байгаа штэ. За нэгдүгээрт одоо бүтээгдэхүүн зах зээл нь өөр ямар байх юм. Одоо энэ нүүрс одоо зэс алт бүгдээрээ тийм. Тэр нь одоо мэдээж дэлхийн эдийн засгаас хамаарна, Хятадын эдийн засаг, Европын эдийн засаг бүгдээс нь хамаарч байгаа. За тэр бол одоо харьцангуй биднээс хамаарахгүй гэдэг юм уу. Нөгөөх нь Монголын улс төр буюу Монгол гэж одоо орон одоо хэсэг ясандаа байт юм уу юу? Төр засгийн гар цагаа шийдвэр нь одоо тогтвортой байнга байт юм уу юу? Хамгийн гол нь тэр шүү дээ. Одоо гадныхны бас нэг одоо ганц имээгээд байгаа гэдэг юм одоо ерөөсөө хууль гаргасан шийдвэр юм их өөрчлөгддөг. Энийг л одоо бизнесмен бидний хувьд бол ганц хүсэж байгаа юм. Яг буруу зүг бас байж болно. Бас одоо туршлагаж байгаагүй гэдэг юм. Гэтэ ер нь бодлого тогтвортой байх гэдэг л хамгийн чухал байгаа. Тэгэхээр гадных нь одоо өсөж байгаа юм татвар одоо их бага байна уу? Одоо нэгдээ гарцсан бол тэр гал ерөөсөө битгий өөрчлөөд нэг нас савлаад байгаа ч. Гаргасан шийдвэрүүд одоо төмөр зам барина гэсэн байрлуулаад барихгүйгээр барих анханасаа энийгээ битгий ингээл өөрчлөө. Энийг л одоо гадныхыг их одоо
итгэл алдуулж байгаа гэх юм уу да. Яг юм шүү. Тэр одоо яг 5 толгойн төсөл хөдлөх гээд яаж байгаа үед бол тэр Сумитомогийн төлөөлөгчд ирдсэн гарын үсэг зурхад бэлэн болцсон байхад нь л нэг өглөө болсон гэсэн яриа байсан. Тэр үнэн үү? Тийм яг бид нар засгийн газартай хэлцээр ирсэн шүү дээ. Тий. Засгийн газар талаасаа бол яг их сайхан сайд ахлаад одоо зам төрийн яам, уулуурхай яам, сангийн яам, гадаад хөрөнгөлтийн газар эрс тавталгааг л их л олон агентлаг холбогдох байгууллагатай хэлцээр манайх бараг 2-3 сар хийсэн баг шүү. Тэгээд яг дуусаад гар үсэг зурхад бэлэн болсон байсан л та. Нэ тэг хүмүүс нь ирдсэн байдаг тий. Тий. Энэ дээр ёстой нэг нүүр улаах уу? Одоо зовлон ойлгоод бизнесийн орчин өөрөө хатуу юм болохоор одоо ийм л байна даа гэл тэгэл нүдрийг хараад хэлэх үү? Тий, одоо яг тэгэл манай Монголын одоо юу гэдэг улс төрийн эрсдэл гэж хэлэх үү? Тэрийг одоо бас л төвхтэй асуудал та. Та улс төрийн шийдвэрийн доктортой байх тухай ярьж байна л да. Улс төрлөө одоо бизнес эрхлэгчид тантай одоо 20 жилийн өмнөөс л зэрэгцэж ороод ирсэн бизнес эрхлэгчид улс төрлөө ороод улсын хурлын гишүүн болоод сайд болоод яам толгоолоод газар агентлагуудыг удирдах юм л да. За тэрийг та анх гарч ирж исэн урсгалаас нь харж исэн хүн юу хүлээж ив? Өнөөдөр ямар дүгнэлттэй сууж байна? Яг бид нар бол одоо 20 жилийн өмнөхтэй гэдэг юм одоо 90 оноос өмнөхтэй харьцуулбал үнэхээр их амжилт гаргасан шүү дээ. Би бол юм альхуу дандаа өөдрөгөөр эргээр авах гэж байна. Яг хөө мэдээж шүүмжлэх юм яаж шүүмжлээд байна. Тэгээ яг өнөөдөр бид нар хүмүүс одоо бизнесмэнүүд болон хөв хүн өндөр ямар их чөлөөтэй одоо ямар бизнес хийж болдог те энэ одоо чөлөө зах зээлийн эдийн засгийн үр шимийг амссан энэ үнэхээр том олд. Тэгээ энэ хүрээнд ч үнэхээр одоо ус төрчдөг өөрөө ч асууж байгаа хийж байгаа усуудаа бизнесийнхэн ороод орсон бай ороогүй ер нь бол асар их юм одоо хийсээ өөрчлөлт хийж чадсан. Бид нар бол энийгээ үнэхээр бас сайн юм бас одоо хэлж явах хэрэгтэй. Одоо үнэхээр хизээ бид нар одоо үнэхээр тэ дуртай гадагшаага явж гэн дуртай одоо хүн сэргэлээгээ хэрэгжиж гэн дуртай машин унж гэн тэг өмнөх одоо юу гэдэг системтэй харьцуулах шүү дээ. Тэгээ энэ бол юуны үр дүнхээр үнэхээр улс төрчдийн одоо 20 жилийн ажлын үр дүн. Тэгээ энэ үл үнэхээр бид нараас одоо баярлж бас багцчих хэрэгтэй. Мэдээж шүүмжлэлтэй асуудал зөндөө байна мэдээж одоо алдаа улс төрч гэдэг хүн чинь тэгэл одоо төгс төгөлдөр бүрэн гэж байхгүй мэдээж. Би энэ дээр юу зүгээр өөрсдөө асуулттай холбоотой бизнес гэж асууж байгаа. Бизнесмэнүүд бол ер нь нэг тийм миний л бодлоо шүү дээ. Би ч гэсэн найз нөхдөд ч гэсэн хэлдэг. Одоо бизнесийн бусд байгууллагч гэсэн одоо өөртөө тэгж үзэж байгаа. Улс төрчтэй бид нар байнга уулзах хэрэгтэй. Уулзах хэрэгтэй гэдэг нь яг үнэхээр бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын орчин, энэ эдийн засаг чи яаж хурдтай хөгжиж одоо Монгол улс маань илүү хурдтай хөгжихийн талаар бид нар санаа бодлоо. Өөртөөхөө одоо мэдсэн сонсноо байнга ярьж хэлж явах хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй бол яг үнэхээр бизнесийн орчин, энэ дэлхийн эдийн засаг, дэлхийн технологи, техник бүх юм чинь маш хурдтай өөрчлөгдөж байна. Тэгээ одоо нэгэнтэй л одоо даяаршил болсон учраас бид нар чинь нэг тэгэхээр та энийг бол мэдээлэл хүргэх талаас нь хэлээд байна да. Би бол одоо бас сайн талууд их бий гэж бодож байгаа. Бизнес хийжсэн туршлагатай улсууд улс төрд ороод одоо тэрийг яг сайн мөх шүүмжилдэг шүү дээ. Сайн бас их байгаа байх гэж бодож байгаа. Яг бол тэнд дотор ордон суугаад үнэхээр за чинь бас нэг ийм байдаг. Ингэ байдаг. Энэ бонд гэдэг чинь ингэдэг, хөрөнгө оруулагч гэдэг ингэдэг. Энийг бол би бол бас хэрэгтэй их байдаг байх гэж бодож байгаа. Танахыг улс төрчтэй их холбож ер нь л их дээрээс ярьж эхэллээ л дээ. Тэгэхээр ер нь улс төрчтэй та бол улс төрчдөд юм ойлгуулж ярьж явах хэрэгтэй тухайд дурдж чинь тийм ээ. Нэрээ тийм их танаа команд улс төрчтэй нөлөө ээд юм уу? Яг хоо одоо эн чинь одоо юу яагаад шүү дээ. Би бол наад чи их эргээр хүлээж авдیں۔ Яагаад гэж нэхэ за манайх бас багш шав нэлээ олон салбарт үйл ажиллагаа явуулж байгаа учраас юм хийж байгаа учраас одоо их муу хэлэлд юм биш үү? Одоо муу хэлүүл нэг одоо шүүмжлэл гэдэг юм уу. Тэгэхээр юу ч хийхгүй суугаад байвал хин ч ярихгүй шүү. Тэгэхээр одоо манай хийж байгаа юмуд бас ингээд хүнд анзаарч байгаа юм байна. Тэр утгаараа игээд сайн муу гэж хэлдэг юм байна. За улс төрчтэй холбож гэнэ гэд одоо холбоотой гэж их ярьдаг, хардуулах гэж үздэг, гүтгдэг. За би энэ бол юу гэж хардаг вэхээр нэгдүгээр манай компани дөрвөн бол анхнаасаа л тийм байна. За нэгдүгээр бид бүх юм хууль номын хүрээнд байх хэрэгтэй. Хоёрдугаар бид нар альвахаар улс оронд хэрэгтэй, Монгол хүнд хэрэгтэй. Өөртөө монголчууд учраас Монгол улсынхаа хөгжлийг яаж одоо дөрвтэйхэн хөгжүүлэх вэ? Эний төлөө бид нар их зөв юм хийх хэрэгтэй. Зөв юм гэдэг нь үнэхээр одоо хүмүүст улс орны эдийн засаг хэрэгтэй. Эдийн засаг одоо шийдэж чадахгүй байгаа. Өшөө Монгол компаниуд бас тэр болгон хийж чадахгүй байгаа төслөөч гэдэг ч юм уу.
Иймэрхүү төслүүдийг бид нар үнэхээр бас зөрөгтэй авч хийдэг. Тэрний цаана асар их мөнгө төрөг босгох одоо хөрөнгөний бижээс нөгөө шилэн хэлбэрээр шүү дээ. Бүх юм хууль тогтоомжийн хүрээнд бид нар одоо хийдэг. Энийний цаана асар одоо бид нар болсон хүчин мэрэгчсэн болсон хүчин бэлтгэжээж энийг хийдэг. За энэ болгоныг зарим улс төрчд хараад дэмждэг гэж ойлгож байгаа. Би тэрийг юу гэж бид нар зөв юм хийж байгаа учраас за эдгээр зөв юм хийгээд байна, эдийг дэмжих хэрэгтэй гэдэг зөв бодолтой улс төрчд их олон байна бас. Тэр улсууд манайх ингэ дэмжиж ингээ ярихаар за энэний одоо тэр улс төрчин айгуул тэрний одоо жиргалтай найз гэдэг юм уу юмсээс туталдагдсан ч гэдэг юм одоо юу гэдэг юм. Ингээл юм бичээлээд юм лээ. Тэгэхээр одоо бид нар одоо хөө энэ хүн чинь надад хамаагүй гэж тайлбар өгөөдөлтэй биш. Нэг талаасаа бид нар бүгдтэй уулзчих хэвээр. Уулзахгүй би хэлээд байгаас улс төрч хүмүүс чинь бизнесийн ялангуяа ингэж хурдтай юм гэдэг төр байгаас гүйц амжихгүй шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа би нөгөө улс төрчтэйгээ холбоол ингээд идэг нь тийм шалтгаантай мөл гэж бодож байгаа. Одоо тэгээ бид нар бол энд ерөөсөө эмзэглдэггүй бөгөөд бид нар өөрсдөө зөв юм хийж байгаа учраас бид нар зөв юм хийж байгаа учраас зөв юмыг дэмжиж байгаа хүмүүстэй холбогдох юм а гэж. Та сая үгэн дотроо нэг санаа хэлчихлээ л дээ. Бид нар маш өндөр мэрэгжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг гэж. Одоо яг хэдэн хүн байна? Та жил гаруй өмнө л 8000 гаруй ажилтан ажилласагтай гэж хэлсэн. Тэгээ ерөнхийдөө бид нар одоо нэг 7600 хувьцаа байдаг юм. Одоо өшөө нөгөө 100 бас нэмж авдаг. Тэгэхээр 8000 гаруй явчих байх. За манайх нийт ажилтнууд ингээд байдаг 7000 одоо яг 7600 байгаа юм байлээ. Бид тэр бас асууж ирсэн. Тэгээд энэ 3.2 нэг одоо мэрэгжлийн ажилчид 3.1 нь буюу одоо 2500 орчим инженер, мэрэгчлэн, менежерүүд байна. За бид нар тэгээ ер нь одоо явж бид нар ингээд эргээл харахад бол одоо 20 жилийн хугацаанд бид нар хийсэн бүтээсэн одоо их баг ч гэсэн ингээд яг улс орондоо хэрэгтэй болов уу гэж одоо хийсэн олон янзын төсөл хийсэн. Эдийг харахад бол үнэхээр одоо манай Монгол залуучууд үнэхээр бас чадвар бас хөндөр байна. Ямар хэм сурдаг. Тэгээ тийм учраас бид нар болсон хүчин зүгээр одоо аваад нэг залуу хүн ажиллаараа цалин авах асуудал биш шүү дээ. Гол нь яг хүмүүсээ байнга сургаж тэгээ баг болж ажиллах. Тэгээ гол нь сэтгэлээс ажиллах хэрэгтэй гэдэг иймэрхүү хитэн зарчим байгаа шүү дээ. Үнэхээр сэтгэлээс ажиллаад миний хийж байгаа, миний бүтээж байгаа, миний хамт олонны юм үнэхээр хүмүүст одоо буян болно гэж хэлдэг. Одоо үнэхээр улс орондоо хэрэгтэй юм чинь би үн цэнтэй сайн сайхныг бүтээж яах гэдэг хүсэл, эрмэлзэл энэ зориг нь яг шингэсэн байх хэрэгтэй. Тэгээ нөгөө тэр утгаараа үнэхээр сэтгэлтэй байх хэрэгтэй гэдэг нь тэр. Тэгээд яадаг юм тэмүүлээ зорьсондоо хүрхийн төлөө уугүй ажиллах, залахгүй биш байх хэрэгтэй. Яг энэ болгон бид нар хүрээндээ сургаад хүмүүсээ сургаад ингэж одоо мэрэгжлийн боловсон хүчин бэлтжээж тэгжээж бид нар хөрөнгө их босгох одоо зээл авах мөнгө босгох ажил хийж тэгдээ техник бүгдийг судалж бид нар одоо төслүүдийг хийж байгаа. Яг хуу сургадгүй одоо асууж байгаа тоо бол яг хуу юм л дээ. Бид нар шийдвэл тоо харахдаг тийм юм билээ. Сүүлийн 5 жилд одоо жилд дунджаар нэг давтагдсан тоогоор шүү. Нэг 15000 ажилтан сургад юм билээ. Гэдэг нь одоо нэг хүн 3 удаа 10 удаа ч сургалтанд орж иж болно шүү дээ. Тэгээ энэ процесс бол өөрөө хүмүүсийг аягүй чадваржуулж залуу улсууд ялангуяа одоо ихтгэл өмчлөлтэй тий би одоо компанийнхаа төлөө улсынхаа төлөө гэдэг тийм ажиллах сайн одоо баг үрдэх гол одоо орчин бүрж гэнэ л гэж харж байгаа. Сэтгэлтийн тухайд бол одоо улс орондоо хэрэгтэй ашигтай сайхан юм хийж байгаа тухай урам зориг орох энэ нэг юм. Сэтгэл гэдэг бол одоо ямар нэг юмар хэмжихгүй. Тэгэхдээ хэмжигддэг амьдралын гоод юм бол цалин штэ. Тэгэхээр би энд л ажиллаж энэ цалингэл авч ингэж явах гэдэг. Тэр та одоо байж та багтаа байгаа хүмүүс одоо бизнестэй хамгийн чухал гэсэн зүйлүүдээ ингээд 3 хүртэл дараалуулаад юуг ирэмблэх вэ? Ямар зүйлүүдийг ирэмблэх вэ? Яг сэтгэл ханамж гэж ярьдаг шүү дээ. Хүмүүс одоо сэтгэл ханамжтай байж сайн ажиллана шүү дээ. Тэгээ өөрөө ч яг асууж байгаа цалин гэдэг бол сэтгэл ханамжийн нэг хэсэг. Голхон томоохон хэсэг нь. Мэдээ тэгээд одоо олон жил удаа ажиллавал шагнал урамшуулна ямар байх юм те юугаар дүгнэгдэх юм. Сайн ажиллаад байна уу гэдгийг одоо ямар үзүүлэлт гэх мэтчлэн одоо энэ бол хүний нөөцийг бол нэлээд нарийн шинжлэх ухаан. Тэр бол одоо байдаг л олон улсын стандарт байдаг. Тэр бүх стандарт журмыг бол бид хэрэгжүүлдэг. Энээс харж байхад бол мэдээж яг одоо өөрөө ч асууж байгаа үнэхээр 3 асуудал. За нэгдүгээр сэтгэл ханамж ажилт байх хэрэгтэй. Хоёрдугаар бизнесийн одоо компани хараа бис ялангуяа удирж байгаа түүз удирдлагын зүгээс үнэхээр зөв бид нар үнэхээр энэ бол одоо улсад хэрэгтэй, ард түмэнд хэрэгтэй зөв юм байх хэрэгтэй гэдгийг бол өөртөө харж чиглүүлэх хэрэгтэй шүү дээ. Мэдээж 3 дахь нь бид нар яаж өшөө одоо улстай хэр их хувнэр болж байдаг хэмжих ялангуяа тэр хэмжих юу бол татвар шүү дээ.
Энийгээ бид бас харж явах хэрэгтэй. Тэгээ одоо жишээлбэл одоо бид бас яг өмнө бас хэлжсэн тэгээд татврын тоог харахад би эргээд бас өөр хэлбэрээс харж үзчихсэн л та. Бидний хийж байгаа юм хүнд ямар айл өрхөд одоо ямар тусаад байгаа хинт одоо хэрэг одоо хувь нэмэр болж байгаа гэдгийг харах үүднээс. Тэгэхээр бид нар жишээл одоо сүүлийн 6 жилд улсын төсөвт төрөл бүрийн татвараар төсөнтэй бол 1.3 их найт төгрөг байлаа. Сүүлийн 6 жилийнх. Энийг ингээд зэрэгцүүлээ харахаар энэ юутэй тэнцэж байгаа гэхээр бид нар одоо нийт тэтгэврийн 318 мянган хүн байт юм байна. Монгол улсад. За тэтгэврийн доод хэмжээ 207 мянган төгрөг гэж байт юм байна. Тэгээ тэрийг хаваагаад үзэхээр бид нар шилбэл 20 сарын тэтгэврийн мөнгө билээ л дээ. Нийт улс даяар. Эсвэл нөгөө тогийг харахаар бол за нийт улсын хэмжээгээр бүрэн дунд сургууль 27 мянган багш ажилтан байт юм байна. За тэр хүмүүсийн 7 жилийн цалинтай тэнцэх юм байлаа. Тэгэхээр бол бид нар өөрөө бид нар одоо 7-8 мянган хүн ажиллаад цалин авах гэдгээс илүү цаана бид нар үнэхээр бас одоо бас 300 хэдэн мянган тэтгэврийн өгч гэдэг юм уу 27 мянган багш ажилтнууд гэдэг юм уу одоо эдийн үнэхээр бас цалин хөлсийг бид нар татврын хэлбэр устдаа өгöd гэж энэ өөрөө их тийм одоо иргэн хүний их үү бизнес хүний гол хариуцлага. Гол одоо өөрөө ч асууж 3 зарчмын нэг л дээ. За ингэж ирмэлүүлд юм байж. Энэ танай компаниг үйл ажиллагаа ихснээс ахуулаад одоо MCS гэдэг бол одоо ерөөсөө тендерээр л хөрөнгөцсөн тим компани гэдэл ихсэн л дээ. Энэ дээр та ямар тайлбар хэлэх вэ? Яг хөө тендерийг дээр бас л хардуулах гэсэн гүтгэдэг л дээ. Тэгээ бид нар бас харсан юм. Одоо яагаад ингэж байгаа юм. Тэгээ ялангуяа би бол сүүлийн үед бодож байгаа. Одоо өөрөөсөө яг сэтгүүлчдэр та нар одоо үнэхээр төрийн яамдын, сангийн яамдын нөгөө шилэн данс одоо веб хуудасууд дээр байж байгаа шүү дээ. Хичнээн тендер зарлагдаад байдаг. Ямар компани аваад байгаа. Тэнд харуул бодог банах бараг байхгүй гэж магадгүй хэцөөхөл байгаа. Тэгэхэд хаанаас юу хараад тэгж хилээд байдгийг мэдэхгүй. За анх эдийн засаг 90 он гэж хөгжиж ах чинь мэдээж улсд ч мөнгө байсангүй, хувийн ишлүүч мөнгө байсангүй, дандаа олон улсын Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэдэг зээл тусламжийн төслүүд явж ирсэн. Тэр үед бол бид нар одоо гадны компаниудтай, хятадын компани, солонгосын компаниуд өршөлтөж тендерт ордог байсан. Тэгээ бас ялж ирсэн. Тэгээ ялаад юм аягүй сайн хийгээд ирэхэд төслөө ялахын тулд мэдээж сайн бол суучин байх хэрэгтэй. Бүх олон улсны стандарт журмын дагуу хийх хэрэгтэй. Хийгээд эргүүд автоматар дараагийн тендер өгч ирсэн тохиолдол байд юм байл. Тэрийг хэлж байгаа бол би бол тэр бол одоо үнэхээр бас одоо улс хэрэгтэй. Нөгөө талаасаа Монгол залуу мэдлэгтэй, чадвартай, техникийн, инженерийн олон залуучдыг зөв зохион байгуулж чадвал бид нар асар их юм хийж чадна гэдгийг л харуулж ирсэн. Би зүгээр зарим одоо ингээд төслүүдэд тендер авсан гэдэг боддгийг. Жишээлбэл одоо Баянгор аймгийг 10 хэдэн жилийн өмнө бид нар өөртөө мөнгө босгоод зээл аваад өндөр хүчлийн шугамыг тогтоолгож ирсэн. Төвөрчин системтэй. Тэр үед одоо санаж байхаар бол үнэхээр Баянгор төсвөөс айгүй их мөнгө авч дизелээр цахилгаанчдаг байлаа шүү дээ. Баянгор тоггүйсэн шүү дээ. Тэгэл орой мэдээж дизель унтрахаар харах болдог гэж ярьдаг юм билээ шүү дээ. Тэрийг бид нар их зориг гаргаж хийж ирсэн. Тэгэхээр тэр чинь бас л засгаас тендер зарлал өөртөө мөнгө гаргаад эхлээ барьчих. Дараа нь ус өгдөг юм л хэцүү тендер байсан шүү дээ. Бас хөвсгөл бод тэгжсэн. Хөвсгөл аймаг мөрөн. Тэгээ бид нар сая сүүлд энэ мандалгой 5 толгой оюутлогоо гэдэг одоо өмнө говийг бас төрөмсөмстэй холбож ирсэн. Бас хийсэн. Энэ бол өөрөө их хэцүү ажил байхгүй. Зээл босгоно гэж чинь гадны банкаас зээл авна гэдэг бол энэ нөхдөл хийж чадахгүй юу харна. Ийм боловсруучсан байна уугүй юу. Тэгээд одоо үнэхээр тэгжээж бид нар мөнгө босгоод Монгол инженерүүд өөрсдөө хийхэд бол үнэхээр одоо тухайн хэн хожоод байгаа гэдэг асуулт харахаар үнэхээр Баянгор аймгийн Хөвсгөл аймгийн өмнөгөө бүгдээрээ айх хэмэхгүй тогтоо болж шít. Энийг дагаад асар их жижиг дунд өдөр хүмүүс бизнес хөгжиж байгаа эдийн засаг тогтоо болж байгаа учраас. Энэ олгоныг одоо ингээд тендер аваад одоо идэж угаадаг нэг бол би бол санал нийлэхгүй. Нэг бол илүү ард түмэнд дуусах хэрэгтэй энэ төслүүдийг харин ч бид нар одоо үнэхээр Монгол залуучуудыг аягүй сайн одоо зохион байгуулж чадаад зөрөгтэй хийж чадаад хийсэн учраас би бол тэрүүгээр бахархаад. Ерөөсөө энэ MCS чинь цааталд хятадын нэг томоохон тэр бумтан байдаг тухай бас яриа сонсч ирсэн би. Тэгээ наа чинь бас л одоо нөгөө харуулах юу л да ээлжид өгдөг юм уу да. Тэгээ би зүгээр боддتي одоо ингээд одоо өнөөдөр бид нэг Шангрила зочдууд ашиглалтанд орчлоо шүү дээ. Тэгээ одоо байралцсан болгох баяр хүргэдэг. Одоо нүүр тахлах одоо юм боллоо. Гадна дотны усуудтайгаа явж байгаа найз нөхдөд тэнд дайралтаад одоо их баярлал сэтгэлээсээ хэлээд ах шиг байна. Тэнгүүд одоо зарим энэ хэвлэлээр ганц хэрэг зохион байгуулалттай хятад эзэнтэй яасан ч гэнэ гэдэг байхгүй. Тэгээ би ингээд боддتي за нэгдүгээр Монгол улсад 5 шуутай ийм буудал хэрэгтэй. Тэнд бол хинц санаа одоо зөрөхгүй байх.
бизнесийн хувьд л хэцүү хөрөнгө оруулалт. Цогцлбор нь бас улсын комисс авчваа да. Тий, одоо хоёрдугаар шат буюу нөгөө шопинг молл гэж яриад байгаа шүү дээ. Кино театр гэл залуучууд цуглах бассейн бүхэмтэй байх юм. Энэ бол тэгээд 100 ашиглалтанд орно. Тэгэхээр энийг одоо хийхэд бол Монгол компани би дангаараа мөнгө чадахгүй. Тэгээд ийм стандартыг ганцаараа болж чадахгүй. Дангаараа Монгол 2-3 компани илээж чадахгүй. Улс хийх нь буруу, улс тийм мөнгө ч бас боломж байхгүй. Тэгээд энийг бол хөрөнгө оруулагч нар хийх хэрэгтэй. Гадаадын, дотоодын хамтраад хийсэн юм төсөл. Бид нар одоо үнэхээр 49% байгаад 51% нь одоо Шангрила гэдэг одоо дэлхийн 80 гаруй буудалтай дэлхийн ийм том компани хийж байгаа бид нар баярлах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэрний одоо нэг гол одоо том хувьц эзэгч чинь одоо Хонконгийн тэтгэврүүдийг хийдэг байгаа шүү дээ. Би бол одоо тэр ийм хүмүүсийг би хөрөнгө оруулалт чадсантай их үнэхээр бас баярлалаа. Яг бол Монголд үнэхээр аяж уучлал бүх тоог харахаар бол тийм хөрөнгө оруулалт хийж Монголд тийм буудал хийх сонирхолтой биш байхгүй юу? Эдийн засгийн дэвшиг шиг. Тийм ч учраас өдөрт байхгүй байсан шүү дээ. Үнэхээр л одоо 20 жил болчлаа. Тэгэхээр ганц ийм буудал одоо хиймсэн 5 шутай буудлыг жилдэг шүү дээ. Ийм стандартыг байхгүй байсан. Яг гэвэл тийм хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн үр их байхгүй учраас. Яг гэвэл өвлөн ажиллаж уучлаа одоо мэдж байгаас байхгүй болдог 100 божигнчдаг. Тэгэхээр чинь одоо хэцүү хөрөнгө оруулалт байхгүй юу? Тэгээ хүмүүс надад асуудаг. За энэ чинь амар ашигтай л байх таа. Энэ үн шиг хэцүү хөрөнгө оруулалт байхгүй гэж хэлдэг байхгүй. Би бол одоо бод бид нар жишээлбэл энээс 1 төгрөгийн долларын дивиденд авна гэдэг бол за миний л бодлоор нэг 10 жил дотор 10 жил 15 жил дотор авахгүй байх. Яг энэ чинь бас төшөө зээл авч байгаа. Тэгээ ийм сайн партнертай байж ээж хямдхан зээл авч байгаа. Партнер гэдэг нь 51% Шангрила өөрөө бас хөрөнгөний бирж дээр байгаа компани. Асар олон саяын Аз одоо Америк, Европын хөрөнгө оруулагчтай ийм компани байхгүй. Тэгэхээр л одоо холбоол бас ингэж харлуулчвал одоо энэ нурчна гэж бодд юм уу яа гэж бодд юм. Нөгөө талаасаа би бол одоо хүмүүс сайн анзаардаггүй байх. Одоо Шангрила гэдэг буудал одоо шил өнөөдөр ингээл Парист ч байна, Лондон ч байна, Токио ч байна, дэлхийд дээр байгаа байхгүй. Тэгээд би бас зарим буудалд нь бууж байгаа яхад одоо бол манай Улаанбаатарт байгаа учраас өрөө болгоны зургт дотор Монголын реклам явж байгаа шүү дээ. Тэгэхээр дэлхийн 80 хэдэн буудал дотор за дунджаар 500 өрөө гэж бодъё л да. Зарим нь 800 өрөөтэй ч байх, зарим нь 300 өрөөтэй ч буудал байгаа. Дунджаар 500 өрөөтэй гэж бодоход 40 мянган өрөө гэж бодъё. 80 буудлыг. 40 мянган өрөө болгонд өдөр болгон Монголын реклам явж байгаа байхгүй. Дэлхийд даяар. Манай одоо гоё гэртэй, морьтой, майгал харуулсан юу явдаг шүү дээ. Тэнд ингээд Шангрила дэлхийд 80 хэдэн буудлаар байж байгаа бизнесмен хүмүүс одоо төлөвийн чадвартай усууд бүгд хараад энэ Монгол гэдэг тийм очиж үзье гэсэн хөрөнгө оруулалт хийх боломжгүй ийм одоо том сурчлагыг үнэгүй хийж байгаа байхгүй. Та өдөр болгон 40 мянган одоо шилдэг зургатаар ингэ явж байгаа. За тэгээд харж яг тань шиг тэгээд таны хэлсэн шиг сая за ингээд ирье гэж. Ингээд та зочид буудал барьж эхэлж ийшээ орсон маань ерөөсөө аяг жуулчлалын салбарт орё гэсэн юм уу? Хүрээд ирлээ за Шангрилад Улаанбаатарт буучлаа. Тэгээ хайчих уу? Та ер нь аяг жуулчлалын салбарын хөгжлийг юу гэж харддаг вэ? Яг манайд одоо яг эдийн засгийн үнэхээр одоо хурдтай хөгжүүлэх олон салбар байхгүй байгаа шүү дээ. Өрсөлдөх хүйцэх гэх юм уу да. За мэдээж уул уурхай үндсэн тэр бол маргаадах юм байхгүй. За хоёр дахь нь мэдээж энэ би бол аялал жуулчлал тэгээд энэ хөдөөч гуравтал гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ аялал жуулчлал гарцаагүй үнэхээр одоо Монголыг үзгэсэн энэ 7 тэрбум хүнээс чинь Монголыг үзээгүй асар олон тэрбум байгаа шүү дээ. Тэгээд тэдрээс ялангуяа нэлээ мөнгө зардаг. Монголд ирээд одоо үргэлжтэй аялал гэж ярьдаг шүү дээ. Тэрнээс илүү бас хөрөнгө оруулалт хийдэг, юм авдаг, ноолуурыг авдаг одоо юу гэдэг те. Ресторануудаар нь одоо шопинг сайн хийдэг, Монгол төшөө хөрөнгө оруулалт хийдэг ч гэдэг юм уу. Хөдөө энэ аялал жуулчлалын баазуудаар яваад те. Сайхан одоо морин унаад бүх хүмүүсүүд нь одоо сайн мөнгө төлөөд ингэ явдаг. Ийм жуулчлалыг хасрах татах хэрэгтэй байхгүй. Тийм боломж юу бий. Тийм учраас яг хуу энэний үндсэн дэвцийнх нь нэг нь буудал байхгүй. Тэгэхээр бид нар бол яг нэлээ хүнд хөрөнгө оруулалтыг хийчлээ. Одоо бус компаниуд одоо мэдээж өөрөөсөө л бас хийж байгаа шүү дээ. Кампудаас ахуулаад кампудаас хайжруулах хэрэгтэй. Гол нь тээвэр. Тэгээд тэр учраас дараа жил одоо энэ шинэ онгоцны буудлаар очихоор өөрөө л байх гэж бодож байгаа. Өнөөдөр за energy resource бол одоо яг өөрийнхөө таавал бид нар урд 5 толгойн гэрээтэй гэрээгүй бид нар өөртөө юм хийгээд явж байна гэдэг одоо сар шахахны өмнөх ярилцлага өгсөн байлээ. За ингээд явж байгаа юм байна. Та хэд бол ямар ч үсэн ажилчтай байлгаад ажилдаа бэлдээд энэ мөчлөгийг ямар ч үсэн давна гэдэг ингэж байгаа юм байна. Хажууд ч нь байгаа улсын 5 толгойн нөхцөл байдлыг харахаар танд одоо ингэч болдгоо болов гэж юм бодогддгоо. Яг уу яг бидний ойлгосноор чи бүр их хурлаас хүртэл нэг цонхны бодлого гэдгээ батлагдсан шүү дээ. Тэр нь одоо бидний юу гэж ойлгож байгаа гэхээр бол улсын бодлого бол ерөөсөө энэ уул уурхайн байлгаа нэмэн үртэг шингээгээд дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц ийм бүтээгдэхүүн болгоо явуулах өрсөлдөх ёстой л гэдэг юм ойлголт юм байна. Тэгээ бид нар бол үнэхээр одоо нэмэн үртэг шингээгээд нүүрсийг чинь баяжуулаад үнэхээр одоо дэлхийн зах зээлд өрсөлдөх гээд
Япон руу ч гаргаж ирсэн, Индик руу ч гаргаж ирсэн. Тэгээ хятадын ангийн үйлдвэрүүд бүгдрүүлдэг гэж хөргөж зарж үзчихсэн. Тэгээ брэнд одоо ухаан одоо гэдэг бид нар брендийг хийгээд таниулаа явж байгаа шүү дээ. Одоо өдөө хүртэл. Тэгтэл юу болоод байна гэхээр яг нүүрс чи түүхийгээр зараад байна. Тэгээ энэ чинь төр буруу гэж бодоод одоо их хурлын тогтол гарсан шүү дээ. Одоо хүртэл яваал байгаа шүү дээ. Тэгээ энэс хэн хожоод байгаа гэхээр нөгөө төрийн одоо бодлогын дагуу бид нар нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн чинь бид нар аль хоор 3 дахь зээл рүү аль хоор бас хятадын бас цаашаа гол зах зээл рүү ингээд мэдлээд өрсөдөө явж атал мэдээж хажуугаар түүхээр нүс гарахаар чинь одоо Баяннуур аймаг буюу Өвөр Монголд байгаа хятадын угаах үйлдвэрүүд байгаа шүү дээ, байжуулах үйлдвэр. Тэнд авчиад угаагаад зарим нь одоо өшөө хятадын муунстай холд юм шиг байгаа. Тэгээ цаашаа томлохын нүрсгээд зардаг байхгүй. Тэгэхээр энд чинь бидний байжуус одоо Монголд байгаа говьд байгаа бүх үйлдвэрлэлээ зогсоогоод хятадын байжуулах үйлдвэрүүдийг дэмжиж ингээд явах ийм бодлого хийгээд байгаа мó одоо ямар ч үстэй гэж. Тэгээд тэнд одоо харахаар хэн хожоод байгаа юм гэхээр эцэс томлогоо л хочихгүй л гоё ойлгомжтой. Нэг цалингаа тавих тодорхой мөнгө нүрсээс тэнтэйс л авч чаддаг юм уу юу? Яаж утсан одоо Монгол улсыг нэг томлогын бүлэг ордог гэж хэлнэ үү? Нэг нүрсийг цонх гэж харуул. Яг баяжуулаад өрсөлдөж явахгүй л аваачаал хямдхан түүх нүрсээр аваачаад хятадын баяжуулах үйлдвэр чинь угаагаад цаашаа аваачаад өшөө хямдхан зараад ахаар би нэг галаад байгаа байхгүй. Энэ одоо юу вэ? Энэ Монгол хүний одоо нэг Монгол хүнд байгаа чанар уу? Энэ одоо энэ бидний энэ одоо юу юм бэ? Одоо мэдгүй ямар энд болж байгаа бодит байдал юм шүү дээ. Одоо бид нар чинь дөнгөж саяхамч биш одоо хичнээн жил үргэлж чинь тий. Тийм учраас бидний харамсаад байдаг юм нь бол үнэхээр баяжуулсан нүрс болгоод бид нар ахиухан одоо хятадын зах зээл дэлхийн зах зээл өрсөлдөх боломж бий. Энд хоёрхан юм шийдэх хэрэгтэй байгаа даа. Нэгдүгээр энэ дэвцээ шийдэх хэрэгтэй буюу төмөр. Энэ чинь тээвэрлэхэд бол ийм овртой бараг гэж бид нар төмөр зам барьж ижил явуул цаашаа. Ялангуяа 3 дахь зах зээл бид нар гэж яриад байгаа тийшээ чинь. Хоёр дахь нь одоо энэ түүхийг зардаг энэ болохгүй л ингээд бие нэгээд эцсийн дүндээ усад орох татварчил багсаад байгаа байхгүй. Баяжуулсан нүрс барьж ахиух хүнээр зарна. Тэрийг дагаад ахиухан татвар орно. Тэгжээж ахиухан татвар орж энэ бусад төсвийн хөрөнгө оруулалт цалин тэтгэн чинь нэмэгдэх ийм л боломж бүрддэг ийм л хорвоо шүү дээ. Надад ч сонсохоор таны түрүү хэлсэн сэтгэлийн тухай ярьсан чинь ёстой сэтгэлгүй хандж байгаа юм биш үү? Тэг яг ийм л жоохон харамсалтай л одоо гэх юм уу да. Ийм их үл юм болж байгаа шүү дээ. Тэгэхээр та ер нь юмаа ингэж илэрхийлдэг хүн юм уу? Одоо үнэхээр болохгүй байх гэдэг ямар нэгэн эмоц илүү хатуу хэлэх шаардлага гарахгүй байгаа юм уу? Ингээд танаа хажуугаар зөндөө үнд орох юмыг танаа баяжуулах үйлдвэрлэл угаалгахгүй гэдэг ингээд авч яваад байгаа учрыг та юу гэж хэлж яах вэ? Яа тайлбарлах вэ? Би яг зүгээр энэ нөгөө бас нэлээ нүүрсний бизнес, нүүрснийг яаж борлогдгийг, нүүрсэн дотроо яг одоо угаасан гэдгийг юу юм түүхийг тэгээ сайн ойлголтын бас дутуу ойлголт явж иж магадгүй төрийнх нь тухай ярих гэж байна. Би бол дандаа цайнаар л бодох дуртай байна шүү дээ. Тэгэхээр ингээд баяжуулаад гаргана гэдэг нь юу гэсэн үг юм? Энийг дагаад татвар матвар одоо төрийн авдаг шимтгэл нь хэр ахиухан нэмэгддгийг тэр цаа зах зээл дээр нь очихоор түүхийн яадын баяжуулсан яад энийг чинь бүгдийг нэг энэ чинь бүхэл бүтэн энд салбар байна шүү дээ. Энийг одоо ойлголт бас их нэнгэн байж магадгүй гэж боддог юм. Гол шалтгаан нь. Тэгээд ухаад авчих шууд зарчээ гэдэг нь илүү давмгай байдаг. Тэр утгаараа бид нар эцсийн дүндээ юу харах хэрэгтэй гэхээр усад ямар ашигтай гэдэг нь. За ингэж яваад байвал хичнээн төгрөг усад орох юм. Гэдэг одоо нөгөө ашигт малтын нөөц ашигтыг татвар, гайлын хураамж одоо ингээл орлогын татвар, агаарын татвар төсөнд олон татвар бас. Энүүгээр нийт дүн чинь хийдин гэдгийг харах хэрэгтэй байхгүй. Түүхийгээр яваад байвал татвар тэл орж байгаа. Ингээд баяжуулаад яваад тэл орох юм. Тэгээ та ингэж яриад байхад та одоо дараагүй 20 жил яваад 8000 гаруй хүн удирдаад ингээд олон салбарт яхахлаар өөрийн ерөөс улсад яаж яах вэ гэдэг юм боддог гэж магадгүй. Яг ингээд махчлаад ингээд яг газар дээр болохоор өөрийнхөө орлого тэр улсад орох нь хамаагүй юм шиг боддог хүмүүс олон байна шүү дээ. Тэр бас нэг хүчин зүйл мөн үү? Яг тэ одоо би тэрийг нэн гэж мэдэхгүй шүү дээ. Одоо яг мэдээж одоо тухайн тэр түүхээр гаргаж байгаа захирлын цалингаа тавихын тулд өнөөдөр нэг хятадын худалдааны компани хурж ирэл би $2 сая ямар дээр чинь хэдээр авъя гэдгийг мөгчхээр л мэдээж шууд бодит харагдаад байдаг баг л да. Бидний хэлээд байгаа нэгэд баяжуулаад угаагаад гаргаад ингээд нийт том зургийг нийлүүлж харах хэрэгтэй гэж хэлээд байхгүй. Тэгжээж бид маргааш харах хэрэгтэй гэдэг байхгүй. За өнөөдөр магадгүй баяжуулсан өрсөн нэг $50 ч юм уу бид нэг ингээд зарах гал зовоод шүү дээ. За энэ түүхий дээр аман дээр нь 20 ч юм уу 25 ч юм уу ингээд зарах гал яваад шүү дээ. Энэ болгоч нийлүүлж харах хэрэгтэй байхгүй. Нийлүүлж харна гэдэг би өнөөдөр ингэж баяжуулж ээж түүхий зарахгүй байжээж би нөгөөдөр бугтын ангийн үйлдвэрт 50 биш 55-аар зарж шахаж чадах байхгүй гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхгүй хажуугаар түүхий чи авчихсан хятадын худалдааны компани тэр бизнес хийж байгаа компани буруу шүү дээ. Тэр чинь хятадын угаах үйлдвэртэй аваачаад
За муугаар бодвол ер нь ортой л баг. Одоо сайн хятадын хөшөө муу нүстэй холиод би чамд $50 energy-с 50 гэдэг бол би чамд 40 хэлгэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр чи нөгөө гангийн үлдэр чинь хямдхны лаваад ингэ суугаад шүү дээ. Тэгэхээр би юу гэдэг тэгэхээр нөгөө том зургаад нийлүүлж харах хэрэгтэй. Хоёрдугаар маргааш нөгөөдрөө харж иж хийхгүй бол энэ бол төрийн бодлого. Уг төрийн бодлого гарцсан юм. Одоо яг нэг сонхны бодлого гэдэг. Тэгээ хин хэрэгжүүлэхгүй. Яг энэ бол одоо хин гэдгэн дээр одоо яг төрийн компаниуд төрийн байгууллага яам өөрөө. Яам гэдгээс илүү одоо 9-5 толгой бас тэдэн зовлон байдаг бахал да. Цалингаа тавихгүй яг өнөөдөр мөнгө хэрэгтэй болоо те. Тэгэл одоо бэлтгэний нийлүүлэгч компаниуд мөнгө нөхөд яг иймэрхүү яг одоо бас зовлонтой гэдэг юм уу юм болоод байгаа шүү. Тэр учраас би бол яг энэ манай нүүрсний салбарын үнэхээр бас одоо гонигтай гэх юм уу да бас одоо иймэрхүү юм болж байгаа нүнэ. Тэгээ одоо энийг бид нар бол ямар ч байсан одоо энэ зөв ойлголттой сайн өгөхтэй байна гэж бодоод байгаа. Бид нар бас ойлголттой зөв өгөхгүй байгаа нь бидний ч бас одоо санаачлах дутуу байж магадгүй. Тэгээ сайн ойлгуулад яг бүх тоогоо тавиад ингүүл бас энэ ойлгомжтой л эдэлтэй. Тэгээ тэрийг бид нар ягаад бас ихтэй хэлээд байгаа бид нар игээд 9 оноос хойш игээд яг баяжуулаад зараад хөрөнгө оруулалт игээд улсын татврын нөгөөд игээд харуулсан учраас бид нар игээд мэдээд байгаа учраас хэлээд байгаа юм л та. Тэгэхээр тийм мөрөөдөл яриад байгаа юм биш. Таны яриан дотор улсад юу гэх юм ямар татвар нь яаж нэмэгдэх юм хэдэн хүнийг цалинтай байлгахын гэдэг яриа их гараад байна л да. Уг өгүүлбэр одоо Sky Resort гэдэг юм уу тийм ээ. Өвлийн өдрүүдэд өглөө өдөшгүй гэрэлтэй юунд цанаар гулгаж байгаа залуусыг тийшээ яарч байгаа хүмүүсийг хараад тэгээд ингэж хахад энийг та эхлээд бол Sky Resort ч гэдэг юм уу, гольфын тал байж гэдэг юм уу те. Тэр энтрийг бол та анхаарахтаа бол ерөөсөө ийм барьж улстай яа гэхээсээ илүү ийм юм байх ёстой гэдэг хувийн үзэл чинь төрүүлсэн байх гэж боддог. Хувийн сонирхол яагаад ийм байж болохгүй гэж дэлхийд байдаг цанын баазуучиг яагаад байж болохгүй гэж бодсон уу? Эсвэл юу таныг тэрлүү яг ийм жирийн нэг их ашгаа өдөр тутам өгöd байхгүй юм руу? Бидний зорилго бол одоо манай компанийн хамт олонны буюу бусад бизнесмен ч гэсэн адилхан. Яаж бид нар яг Монголд адилхан гоё болох вэ? Гоё амьдрах бүх юмд би болох л асуудал шин. Тэр зорилгын хүрээнд л хийгдсэн. Одоо Sky Resort бол би одоо цанаар өөрөө нэх гулгах гэсэн дааж биш. Өөрөө гольф тоглох гэдэг дааж биш. Тийм учраас яг илүү гэхдээ цанаар гулгана үү? Гулгана. Гольфоч тоглоно. Тэгэхээр яг энд бол нөгөө нэг талаасаа бас аялал жуулчлал хэрэгтэй. Хоёрдугаар яг Монголын яг Улаанбаатарт байгаа одоо сая тэр үед сая 200 300 500 болчих шиг боллоо шүү дээ. Бас эрүүл гарт гарч хөдлөх тэр утгаараа бол их нийгмийн төсөл. Яг бизнесийн төсөл мөн үгүй биш. Одоо Sky Resort Golf чинь баг хөрөнгө оруулалтанд нийлээд бараг $30 сая болдог шүү дээ. Бүх эзэмшүүлтийн хийсэн учраас. Тэгээд өнөөдөр хүртэл одоо бид $7-8 жил болчихвол $1 бас ашиг байхгүй шүү дээ. Харин чигшөө цалин бас урсгал зардан дийлэхгүй хөрөнгө оруулагч. Энэ бол өөрөө бас үндэсний компаниуд хамтарч хийсэн төсөл. Petrovis, Skytel тэгээд MCS гэх мэтлээ. Тэгэхээр бас энийг дагаад одоо жишээлбэл Үрдүн өнөөдөр одоо ASEM-ийн Villa гэдэг одоо төр засаг тэгэхээр жилийн дотор яаж одоо төрийн 53 дарга нарыг эрэхт нь одоо хурдан барих шийдэл хайсан шүү дээ. Тэр чинь бас л нийгэмтэй холбогдуулаад ярьцэл дээ. ASEM Villa гэд нэрлэлсэн байлээ тийм ээ. Тий. Би тэгэхээр нөгөө юу ч хийхгүй байвал сайхан юу ч хийлэхгүй юм байна гэж хэлээд байгаа шүү дээ. Учраас хилэм гарч илээ бол яг манай хийж байгаа хүн харагдж байгаа юм байл гэж би сайнаар хүлээж авлаа. Тэр яаж явж байна одоо? Тэр одоо бид нар явж байгаа тэгээд ямар ч 6 сард бэлэн болох чинь. Тэгэхээр энэ өөрөө бол бид нар бас одоо бизнес хийгээд улайрахсан даач биш. Энэ бол одоо яг үнэхээр Монголын улсын нэр хүндтэй холбоотой. Үнэхээр ийм 50-ийн орны төр иргэнүүд бол асар том үйл явдал бидний ойлгосоор түүхэнд ер нь ийм боломж ховор юм байна шүү дээ. Монголыг ингэж дэлхийд дахин сурталчлах. Тэр ийм бол хариуцлагатай асуудал учраас бид нар хувийн хвшлийнхэн бас гар хэмээ сууж болохгүй. Тийм учраас одоо энэ төрийн тэргүүчийн бөөнөрөө нэгд буудалд бүгдээрээ болохгүй байлаа шүү дээ. Аюулгүй байдал нарийн дүрм журмтай ингэсэн. Тэгээ одоо яаж одоо чинь нодлон намарч билүү бараг иргэцсэн асуудал баг шүү. Яаж одоо жил хүрэхгүй хугацаа дотор одоо өндөр зэрэглэлийн төрийн тэргүүр буух юм одоо шийдэх вэ бодлыг. Тэгээ яг бид нар Sky Resort хөрөнгө оруулалт газар нь байсан, дэвсээ хийчихсэн, гольф бүх юм бэлэн байсан учраас яг одоо хийгвэл бид нар хий. Тэгээ бид нар өөрсдөө эрсдлээ аваад банкнаас ил авч хийж байгаа шүү дээ. Тэгээ дараа нь бид чинь зарна. Тэгээ өдий жишээлбэл одоо хаусын зээл аваад барина гэдэг бол айгүй эрсдэлтэй байхгүй юу? Яг бол эдийн засаг өнөөдөр яг үнэхээр хаус авдаг одоо хүмүүл байхгүй шүү дээ. Тэр бол нэлээд дээд зэрэглэлийн юм байгаа шүү. Өндөр зэрэглэлийн нэгдүгээр байх хэрэгтэй, маш хурдан барих хэрэгтэй. Тэхийн тулд байшин болгоч өөрөө доороо гүний дулаантай байхгүй юу? Гүний дулаан гэдэг нь одоо яг Швейцарын Европоор дүүрэл байгаа уулаар технологи шүү дээ. Тэгээ хурдан тэгээ хөрөнгө оруулалт анхны хөрөнгө бол өндөр. Тэгээд эдрийг бид нар хийж яг эрсдэл айгүй том эрсдэл авж байгаа. Энэ бол амар ачаа, амар одоо биш ачаа. Яг тэгвэл нэлээд хөрөнгө оруулалт шаардаад өндөр зэрэглэл байх хэрэгтэй учраас
хурдан хийх хэрэгтэй дээрээс тэгээд банкны зээл бүх юм бид нар өөрсдөө хариуцж байгаа. Төрөөс биш шүү дээ. Тэр утгаараа бол одоо тэнд бас асемийн юу гэсэн гэлээ вилагийн тендер авсан чиглэл гэж яриулаа. Энэ бол Skysort-ийн газарт барьж байгаа учраас тендер зарлаагүй. Зарлах хугацаач байхгүй. Тэгээ бидний хувийн компани LG-ний багс зээл аваад хийж байгаа учраас бол одоо бид нар ячаад эрсдлээ өөрж байгаа юм л юм. За жуулчлал ирээд яавал бас нэг тийм нэг дэлхийн хэмжээний жишгийн байдаг тийм газар гольфо цохиог ирж гин үү ер нь? Ирнэ. Одоо бид нар олон улсын бас Азийн гольфын олон улсын тэмцээн бас 2-3 жилийн дараа авахар ярьж байгаа. Тэгэх юм бол тэр дахиад дэлхийд даяар сурталчлаа шүү дээ. Дэлхийн нөгөө бүх том гольфүүд гэх мэтлээ бид нар л ер нь Монгол тийм их боломж их бий. Бид нар асар их одоо сайн ажиллах хэрэгтэй залуучууд өгөх чадвар их өндөрч чадвартай мэдлэгтэй залуучууд асар их байна. Үнэхээр гадаад сурсан, ном дүрм сурсан залуучууд аягүй хэрж байна. Гэхдээ ирээд эдрийг бид нар яаж зөв зохион байгуулж одоо илүү одоо хөгжлийн улсын хөгжилтэй холбоотой нэмэртэй юм үнсэнтэй юмуд сайн төслүүдийг хийх үү гэдэг л эсвэл тэгэхээр боломж бол асар их байна. Гэрэл гэгээтэй харах тухай бол та байнга ярих юм. Яг өнөөдрийн байж байгаа нөхцөл байдал. Монгол улсыг одоо 17 он гэдэг нэг айхтар он ирэх юм шиг л одоо ингээд айчлаа л да бүгдээрээ. Гадаад орчин бол тийм амаргүй байна. Ялангуяа энэ түүхийдүүдийг үнэсэхгүй юм шиг байна. Бонд гадаадын Монгол өгсөн банкны зээлүүд бас ерөнхий эдийн засгийг хараад бас болгоомжтой хандж байгаа. Одоо ч гэсэн тийм л байгаа шүү дээ. Тэгээ бас дээрээс нь итгэл алдсан гэж хэлчихвэл болох уу? За тэр үл яг мэдээж алдаатай бас юмуд гарсан байдаг гарсан. Яг тэрийг одоо бас дахин дурдаад яах вэ? Гэхдээ ерөөдөө Монголыг өнөөдөр хөрөнгө оруулагчтайгаа буцаагаад одоо дуудсаа одоо бол асуудалгүй манай ерөнхий сайд зэгсэгч төр Хонконгийн уржигдрийн дээр ярьж илээ шүү дээ. Би бол их зөв сайн мессежүүд гэж бодож байгаа. Яг бол одоо та нар хөрөнгө оруулалт хэрэгсээ одоо л бид нар бол нөхөрлөх ус учин мөн шүү. Тэгээ Монголын одоо ирээдүйн хөөдрөг байна гэдэг одоо бүх шатандаа бид нар ч гэсэн уулзахтаа хэлж байгаа шүү. Бид нар ч одоо байнга л хөрөнгө оруулагчтай уулзч идэг. Бидний хэлж байгаа гол юм бол үлддэг шүү дээ. Бид нар үнэхээр 3 сая хүнтэй асар их одоо байгалийн байлаг байна. Хажууд нь Хятад гэдэг дэлхийн том зах зээл байна. Орос гэдэг хажууд байна. Тэгэхээр дээрэс нь одоо үнэхээр хөдөө аж ахуйн асар их боломж байна. Тэгээд түрүүний хэлсэн одоо ажиллаж уулчлаа. Ийм их асар их боломж байгаа учраас бид нар бол одоо Монголын ирээдүйд итгэх үү одоо хөгжил хийлгүй өөрсдийн асууж байгаас бол бид ямар ч хэрэглэхгүй байгаа. Үнэхээр бид нар зөвхөн бидрээс бол их хамаарах юм байна. Үнэхээр бид нар ус төрчлөлтөө багасгаад үнэхээр одоо өөрөөсөө ажилласаа гэдэг үнэхээр энэ их олон эрчтэй энергитэй боловсртой залуучуудад зөв зохион байгуулад гэж чадвал бид нар үнэхээр одоо өөрөөсөө яг 3 сая хүн бол их тийм боломжийн сайхан амьдралтай болох хэрэгэдүүд ерөөсөө би явж хэрэглэхгүй байгаа. Мэдээж нэг 2-3 жилдээ амаргүй байх. Бидрээс хамаарахгүй бас цөм том юмуд байна. Тэгэхээр учраас энийг бол бид даваа гарчил таараа. Нөгөө талаас яг өмнө бид нар ийм бонд гаргах засгийн ч одоо бонд их гаргалаа. Би бол зөв гэж бодож байгаа. Нэг бол бид нар айгүй зөв хөрөнгө оруулалтыг хийгээд зөв цахилгаан тогттой байвал энэ чинь тэгжээж бид нар бас одоо хөгжгөл ийм л бид одоо капиталист нийгэм гэж хэлэх үү дээ. Одоо босод зах зээлийн жишгээр л явж байгаа учраас бол би нэг бол их тийм бас бүр айхтар айхгүй байгаа. Мэдээж их амаргүй нэгдэгт бол би одоо эргэлзэхгүй байгаа. Гэтэ дунд хугацаанд давж яхан амаргүй 2-3 жил болох байхаа. Таныг зарим нэг хүн тэг шөмжилсэн байхыг харсан. Одоо энэ MCS ингээл том тусал аваад яхаар охин компаниудаа ингээл оруулчих юм. Бусдад хийх боломж олохгүй байх гэж нэг яажсэн. Таанах одоо би сонсч байсан. Тэгээ манайхан одоо бол би тоонууд харсан л да. Одоо тэгээ бид нар сүүлийн 5 жилд дотоодын аж ахуйн нэгжүүдээс 4 их 80 төгрөгийн ажил үйлчлэг авсан байлаа. Тэгэхээр та нар 4 их 80 төгрөг төлсөн байж та дотоод аж ахуйн сүүлийн 5 жил. Тэр бол ингээл дагсан хөрөнгө оруулалтууд одоо төвсөн зүйл юм байгаа шүү дээ. Тэгээд энэ нь өөрөө жилд дунджаар бид нар 30000 аж ахуйн дотоодын аж ахуйн нэгжтэй харьцдаг юм байлаа. Энэ нь өөрөө бидний ойлгосноор бол нэг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30000 аж ахуйн нэгж байдаг юм билээ шүү дээ. Тэрний 10% байгаа байхгүй. Тэгэхээр яг 10% үнэхээр идэвхтэй үйл ажиллагаатай компанид бид нар ажил үйлчлэг өгч гин гэсэн байхгүй. Тэр бол тэгэхээр бол тийм багтаа биш. Дотоодын охин компани хитгэн компанид нэг авжиг бол тэрийг л үлгэж аваад яриад байгаа бол наа чи их тийм өрөөсгөл юу л да. Одоо чинээр орох гэж байгаа ямар салбар байна? Одоохондоо нэг бид нар шинээр бол төлөвсөн байхгүй. Бид нар бол одоо ямар ч цасан нэлээх хөрөнгө оруулалт зоригтой хөрөнгө оруулалт хийсэн. Одоо интернет гэдэг бас имлэг бас нэлээ том зээлтэй амаргүй шүү дээ. Тэгээ энэнийг бас зээл нэлээд багасгах хэрэгтэй. Шингэрэлаа гэдэг ийм том төслүүд уусгах нь бас энэ бас амаргүй. Одоо
Assembly-ла гэдэг тэнийг бас дуусгах. Энэ чинь бас энэ том зээлийн хүмүүн явна. Тэгээд сүүлдээ зээлийн төлбөрүүд нь ихэгдэн. Тэгээд энэ болгоны чинь цаана гарахын тулд бид нар юмшсан байгаа юм дээр нэлээд төвлөрч ажиллана. Шинээр өөрийнхөө одоо MCS гэдэг дээвэр дороос хит хитэн компаниуд чинь бүр бие дагаад танахаас гараад явсан сураг байсан. Энийг та ингэж яах хэвээр зүү тогтол гэж бодсон уу? Ерөөсөө тань энэ ийм ингээ гэж та шийдсэн юм уу? Ер нь байдаг юу те. Одоо IT Zone, Anun 2, Enterprise, Mid-Impex, одоо Irish Pub, Green Catering гэдэг компани нэлээд олон компани хувьчилсан шүү дээ. Хувьчилсан гэдэг нь нөгөө олон жил авч байгаа улсуудаа хөнгөлөлтөө нөхцлөөр өгчөж байгаа. Тэгээд одоо MCS хамаагүй өөртөө нэг аваа яваа гэдэг. Тэгээд зах зээл захаа өрсөлдөөд өөртөө явуудаг юм. Энэ бол байдаг. Одоо барууны жишгээр нөгөө менежмент buy-out гэж хэлдэг. Эмч авчиж байгаа менежментүүдээ залуучууд нь өөртөө ингээд хөнгөлөлтөө нөхцлөөр. Тэр амжилттай явж байна. Дайггүй шүү дээ. Одоо би зүгээр тоглоом шоглоомоор хэлдгийг хаяатаа дайрлахаар. За хувьчилсан чинь чиний ашиг үзүүлэлт бүр ихсээд байна уу гэж одоо яг тэр тоглоом тоглооч чи компанид байхдаа муу ажиллаулаад исэн юм уу гэж асууж байхгүй яах. Тэр бол тоглоом шоглоомор тийм бас одоо байдаг л болоо байдаг жишг. Энэ бол юу юм бэ? За ер нь бол улс хэтийн ирээдүйн тухай таны цаашдын ажлын тухай бас болоод байгаа үйл явцын талаас санал бодлоо чи сонсчлоо гэж бодож байна. Хамгийн ойрын одоо төлөвлөгөө гэж асуу. Энэ зүй юу хийх вэ? За энэ зүү мэдээж одоо ассан болох гэж тийм шиг түрүүний хэлсэн бид тэр тэрийг хурдан дуусгаж одоо төрийн өмнө бас нүүрүүл авахгүй тийм чадах юм өөртөө хувь нүүрээ оруулна тэр төслөө дуусгана. Дэлхийн өмнө тий. Дээрэс нь мэдээж олимп болно. Тэгээ бас сонссон танай үндэсний телевиз олимп нэвтрүүлж байгаа юм байна шүү дээ. Тийм учраас одоо баяр хүргэе тийм учраас бид нар яг сайхан үндэсний телевизээ одоо олимп үзээ суун. Тэр бол одоо нэлээд олон их авч байгаа юм байна шүү дээ. Тамирчдаас. Тэгэхээр одоо Бразил хол учраас бид тэр болгоо явж чадахгүй байх. Өмнө яг Бээжинг олимпич очиад үзчихжээсэн. Төвчээс бол бас тийм гоё гэрэлгээтэй том ажлууд байгаа учраас завгүй зүг болох байх гэж бодож байгаа. Ер нь бол таны санаа бодлыг залуучуудыг дэмжиж ажиллах тал дээр ийм яриаг ер нь бол үзэгчд үзэж залуучууд ч гэсэн үзэж явах хэрэгтэй. Тийм учраас та ер нь жаахан олон удаа ярилцлага өгч байгаа хэрэгтэй юм биш үү гэж би зүгээр бодлоо. Зөвшөөрч байна. Зөвшөөрч байна. Гэхдээ яг бид нар юу юм аа? Би бас яг сүүлчийн нэмээд хэлчихд бол бизнесмэнүүдийг одоо харлуулсан одоо яг иймэрхүү нийгмийн гүнхтэй юм удаа их болж байна. Бид нар тоодгүй юм. Тийм учраас ингээд хэвлэл тэр болгон ороод ингээд байдгүй. Ерөн зүгээр зарчмын юм одоо бас энэ боломжийг ашиглаа хэлчихд бол одоо зөвхөн манайхч биш бусад адилхан Монголын сайн компани олон байна шүү дээ. Өнөөдөр бид нар үнэхээр ингээд бас улсын хөгжлийн төлөө хийж байгаа асар их одоо амаргүй хөрөнгө оруулалтууд байна. Тэгээ эднийхээ цаана ингээд гарахын тулд бид асар их зээлмэл авдаг. Хаваас чарахгүй энэ дэлхийд аяралдаг гэж явдаг олон улсын жишг стандарт нь. Тэгээ энэ болгоныг одоо бид нар амаргүй даваа явж байгаа энэ үед одоо ингээд одоо өөртөө өрөнд баригдсан ч гэж яах шиг те. Дампуурч нэг иймэрхүү одоо нэг явуургүй гэдэг юм уу нэр хүнд талдсан иймэрхүү юмыг жоохон цээрлэх хэрэгтэй байхаа л гэж бодож байгаа. Хөө хүнч бай те. Одоо ямар ч юм хэвлэл мэдээлэх гэсэн энэ дээр зөв ойлголт. Тэгэхгүй сүүлдээ хөрөнгө оруулж байгаа гэдэг чинь хамгийн хэцүү ажил шүү дээ. Тэгээ хүмүүс одоо нэг одоо Шингэрэл авирал байх ашиг хичээнэ гэж бодвол их буруу. Одоо би түрүүн хэлсэн зовлог ялж шүү дээ. Одоо эмнэлэг гэтэл интермедийг үр ашиг нь хөрөнгө оруулагч байхгүй юу? Интермед гэхэд бас л одоо шунхлаа MCS гэдэг одоо бас үндэсний компани хамтарч хийж байгаа. Хөрөнгө оруулагч бол ерөөсөө айгүй хэцүү хөрөнгө оруулалт байхгүй юу? Яг амиа удвал тэр тэгж одоо 20-30 сая долларын зээл авч эмнэлэг хийж явах зүгээр банкнд хадгалагчид хүүгийн аваа сууж байгаа зугаалаа явж болно шүү дээ. Тэгэхээр ийм их одоо төрийн ачааллыг үүрлэж байгаа гэдэг юм уу да үндэсний бас олон компаниуд байна. Тэгээ эдрийгээ биднийг бас хамаагүй ингэж улс төрчдийн одоо сонгуульд өгч энэ хэрүүл мэрлүү татчих оруулах юм одоо их одоо болимоор байна гэж хэлэх юм уу да тий. Энэ дээр бас одоо бас хэлчмэн сагдаад байгаа. Бидийг одоо бид нар яг бизнесээ хийх ажил их байна. 50 ажил хийлгэж л гэж хэлчихгүй тий. Яг бид тэрнээс шантрахгүй. Одоо тэгээд энэ болгоны цаана үр шим нь нийт ард түмэнд очдог. Бид нар яаж одоо ажиллахаар өөртөө монгол хүмүүс учраас яаж одоо бид нар хөөхөн монгол залуучуудаа бас цалинтай байлгах уу? Одоо хямрал үеч хэцүү 2-3 жил болох гэдэг шүү дээ. Болж байна. Яаж бас цалингийн таслахгүй байх уу? Яаж бас банкны зээлүүдээ цаг хугацаанд нь төлөхгүй бас байх одоо төлөхгүй яачих вэ? Иймэрхүү хүнд үе явж байна. Тэгээ энэ дээр бас бид нар энэ бизнесийн одоо хувийн ишлүүдийг бас сайн зөв ойлгож таниулах юм дээр бас хэвлэл мэдээлэх нь танаас ч байж туслаарай гэж хэлмээр байна. За баярлалаа. Их л зөөлхөн хэлэх юм. Гэхдээ таны үг энэ сүүлийн үг өгүүлбэр бол нэрээ жинтэй туслаа гэж бодож байна. Энэ дэр нэрээ бид нар хаана бие биенээ ойлголцож яахгүй бол тэр үгний жим болгоноор гадна талд Монголын нэр хүнд унж байгаа гэдгийг бид нар хаана хэвлэл мэдээллийн сэтгүүлчид бид нар ч ойлгох хэрэгтэй юм шиг байгаамаа. За ингээд ярилцлага өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.
Цаг үе үзэл бодол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт MCS Group-ийн захирлуудын зөвлөлийн дарга Од жаргал оролцсоо анхаарал үзэгчдэд баярлалаа. Сайхан амраарай.